сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээл 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн ерөн тахны улс орнуудын амьдрал соёл гэсэн хичээл гарах болно. За энэхүү хичээлийг үзснээрээ бид бүхэн 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн өрнөдийн хүн амын аж байдал, амьдралын хэв маяг дүр төрх олон талаар шинжлэхдэн өөрчлөгдсөнийг ойлгох болно. За өрнөдийн улсуудын амьдрал соёлд холбогдох доорх зураг жишээ баримтад юуны тухай өгүүлж байна вэ? Мөн тухайн баримтад тулгуурлан түүхийн асуулт гаргаж таамаглалт төвшүүлээрэй гэсэн. За эхний зургийг харцгаая. Нэлийн хэдэн хүмүүс ингээд далайн хөлөг онгоцыг чирээд явж байна тийм ээ. За дараагийн гэхтэр бол сургуульд одоо бүхэн ингээд хүүхдүүд хичээл зааж байна. 3 дугаар зураг дээр одоо балетын хичээл орж байна тийм үү. За тэгэхээр нэг талаараа газар зүйн их нээлтийг хийж колоничлж одоо ийм харгас дээрэнгөө бодлого явуулж ирсэн ч гэсэн нөгөө талаараа соёл болон хүмүүнлэгийн одоо соёл урлаг хүмүүнлэгийн ажлыг мөн хийж ирснийг эндээс харж болж байна. За одоо бүгдээрээ тухайн үеийн хүн амын одоо амьдрал, соёл, ерөнхийдөө амьдралын нөхцөл байдал ямар хөө байсан талаар дараах баримтуудаас харцгаая. Эхний баримтад 18 дугаар зууны дунд үеэс эхэлсэн хөдөө аж ахуй хувьсгалын үр дүнд хүнсний үйлдвэрлэл үлэм чимжээгээр нэмэгдсэн. За ингээ үр ашиг нь ихээхэн дээшилснээр хүн ам олон болох одоо эхлэлийг тавьсан байна. Ингээ таачид хотод очиж үйлдвэрт ажилд орсноор аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлгөөн хүч болсон байдаг. За гэж хэлсэн. За үүнийг бид хүн аж үйлдвэрийн хувьсгалын хичээл дээр үзсэн тийм ээ. За баримт 2. Хот руу өөрөө ирэхгүй нүүх болсон хүмүүсийн амьдрал ядуу дарчиг бохир зовон байсан. Ингээ 19-р зууны эхний хагаст хотод шилжин суурьшигчдийн тоо нийтийн үйлчлэгээний боломжоос хэтэрсэн. Тиймээс хотын зарим ядуу хэсэгт хүнсний хангамж, ариун цэвэр тааруу байснаас нас баралт маш өндөр хувьд хүрч хүн амын өсөлт хайцсангуй удаашраа гэж. За одоо тухайн үед бол бохирын шугам гэж ойлголт байгаагүй. За яадаг байсан бэ гэвэл хүмүүс ингээд гэртээ хүндрээд түүнийг цонхоороо гаргаж хасгадаг байсан. За тийм учраас тухайн үеийн хотуудын гудамж, талбай гэх мэт газрууд маш одоо бохир, заваа, хүний ялгцаар дүүрсэн тийм байсан учраас одоо өвчин гарахгүй байх үндэс байхгүй. За тэгээд тухайн үед бас нэг харсан юм өндөр скейт, эр эмгүү өндөр скейт готлыг өмсдөг болсон. За өндөр скейтийг яагаад өмсдөг болсон бэ гэвэл одоо нэг гудамжинд байгаа тэр ялгадас бохир заван зүйлс дээр арай бага гიშгэж одоо явах тийм төгсцөлийг бүрдүүлэхийн тулд өндөр скейтийг хэрэглэдэг гэсэн байна. За баримт 3. 1863 оны 1-р сарын 10-нд уурын хүчээр ажилдаг Лондон хотын метрополитен төмөр зам дэлхийд анх удаа нэгдсэн. За үүнээс хойш олон хотод газар доор төмөр зам байгуулж эхэлсэн байна. За ингээд энэхүү газар доор байгуулсан төмөр замаа метро хэмээн нэрлэх болсон. За ингээд газар доор урт хонгилохож төмөр зам тавьснаар олон хүнтэй хотод түргэн хямд тээврийн хэрэгсэлтэй болсон байдаг бахнэ. За ингэснээрээ энэхүү одоо 18-аас 20 дугаар зууны үеийн өрн дахинд бол шинжлэх ухаан, техник технологи хөгжиж цэцгэлэхийн хэрээр мөн бас альва нэгэн өвчин дахал хүртэл одоо маш хүчтэйгээр нөлөөлж нэрвэгддэг байсан байна. За энэ үеийн соёлын тухайд гэвэл дуурийн урлаг бол маш одоо эрчимтэй хөгжсөн, балетын урлаг цэцгэлэн хөгжсөн. Тийм ч учраас 19-р зууныг дуурийн алтан үе хэмээн нэрлэдэг. Мөн балетын цэцгэлтийн үе хэмээн үздэг байна. За яг л энэ үед хунт нуур одоо гих мэт хунт нуур одоо болон томоохон симфонууд одоо энэ томоохон төгөл рүү орч авьяастай хүмүүс төрөн гарсан байдаг байна. За уран барилгын шинэ дүр төрх хийц бүхий бүтээлүүд бий болсон. За эндүгээрээс дурдвал Францын Эйфелийн цамхаг, Парисын их театр, Британий Лондон хотын парламентын барилга зэрэг уран гоёмсог барилга цамхагууд баригдсан. За энэ нүнээ өөртлөө гайхацсаар байгаа тийм ээ. За энэхүү одоо энэ үе нь бол дундад зууны үед баригддаг байсан одоо цайз, хэрэм бүхий барилгууд одоо үеэ өнгөрөөж одоо альва нэгэн зүйлээс хамгаалах шаардлагагүй илүү хүмүүсийн сэтгэл зүй болон гоо зүйн таашаал нийцсэн барилгуудыг барихыг эрмэлздэг байсан байна. За 19-р зууны үеэс хүмүүсийн амьдралын хэв маягт бас өөрчлөлт гарсан. За энэ яасан бэ гэвэл хүмүүсийн орлого өсч эхэлсэн. Одоо хөрөнгөтөн анги болон одоо томоохон үйлдвэрийн удирдах албан тушаалтын ажилтны хүмүүс юм бол орлого нэмэгдсэн учраас тэдгээр хүмүүс бүх ингээд амьдралынхаа бүх цагийг ажилд зарцуулах шаардлагагүй гэж үздэг болсон. За
За ингээд чөлөөт цагаа өнгөрөх зоогийн газар, театр, үзүүр, спортын газрууд бий болж эхэлснээрээ за мөн хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчирсан байна. За хүний эрхийн тухайд бас өөрчлөлт гарсан. За энэ дээр Францын иргэний эрхийн тухайг бичих гарсан энэ үед. За гисэн ч гэсэн эмэгтэйчүүд өмчлөх хэрэггүй байсан бөгөөд 1896 онд гарсан хуулиар нөхөрт гарсан эмэгтэйчүүд өөрийн өмч орлоготой байхыг хүлээмжшүүлсэн байна. За үүнээс өмнө бол Оросд 2 дугаар Александр хаан 1861 онд трайчдыг хамжлагаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж тэдэнд хувийн эрх чөлөө олгосон байдаг байна. За энэ үе бол одоо дэлхийн түүхэнд маш одоо гайхалтай үе гэж хэмээн одоо дурддагддаг. За энэ үед одоо бичигдсэн ном, зохиол бүгдээс одоо энэ түүхийг одоо уншиж танилцах боломжтой. За дараах ном зохиолуудыг багш надад санал болгож байна. За Александр Дюмагийн зохиолууд, мөн Шадар 3 зэрэг, Чайковский Хунт нуур, Нойрсож буй гүнж зэрэг зохиолуудыг та бүхэн уншиж 19-с 20 дугаар зууны ихэнх үеийн өрн тахны соёл амьдралтай танилцах боломжтой юм шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.